Хэрэгтнийг зоддог тусгай өрөө. Мангас очид сономын дорж. Та дотоод хэргийн газар болон дотоод явдлын аманд хизээ ямар ажил хийж байсан бэ? Би 1935 оны 7 дугаар сард Нууц улс төрийн хилцэд туслах төлөөлөгчөөр орж ажиллаж байгаад 1936 онд Зөвлөлт холбоот улсад курст яваад 1937 онд ирж Өмнө Гой аймаг дахь комендатурт төлөөлөгч байгаад 1938 оны хавар ирж 3 дугаар хилцэст төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1939 оны 6 дугаар сард Мөрдөн байцаах хилцэс байгуулагдахад группийн дарга 9 дугаар сард Мөрдөн хилцээний дарга болж 1940 оны 7 дугаар сар хүртэл ажилласан юм. Та 1930-аас 40 оны завхарлын талаар мэдэх зүйлээ ярина уу? 1938 онд би дотоод явдлын яамны орлогч сайд байсан Лослыг байцааж байв. Лосл өөрөө мэдүүлгээ бичдэг, би ч бичдэг байсан. Хувьсгалын эсэргүү байгууллагатай холбоотой гэдэг байв. 1940 онд намайг халагдах хүртэл Лосл шоронд байж л байлаа. Намайг Мөрдөн байцаах хилцээний дарга байхад улсын аюулаас хамгаалах газрын даргын мэдээлэлд Мах намын төв орооны нарийн бичгийн дарга Баасан Жав, шинжлэх ухааны хүрээлэнгийн Римчин Бямбаев, Эрдэнэ Үлэг, багш Дүүрсүрэн, Наваан Юмдан, Цэвэг, Шалонов нар мөрдөгдөж байсан. Бид байцаадаггүй байв. Зарим баригдсан хүмүүс манай Мөрдөн байцаах хилцээг дамждаггүй байв. Зөвлөлт холбоот улсын нэг байцаадаг газар байсан. Дотоод явдлын яамны конторын урд талд одоогийн үйлдвэрчний төв зөвлөлийн ард талд буй улаан модон байшинд зөвлөлт холбоот улсын нэг анги байна гэж би боддог байсан. Би тэнд нэг хүнийг хүргэж өгсөн юм. Амар байсан билүү? Хэн байсныг санахгүй байна, мартжээ. Намайг Мөрдөн байцаах хилцээст группийн дарга байхад хилцээний дарга нь Базар ханд байв. 1939 оны сүүлээр нэгэн өдөр Жамбалд орж нэгэн хүнийг авчираад биеийн байцаалтыг нь аваад шоронд явуул гэсэн. Гэтэл тэр нь манай дарга Базар ханд байж үлээ. Базар хандын дараа Жалсраа дарга болсон. Тэр 1 сар хэртэ болоод баригдсан. Түүний дараа би Мөрдөн байцаах хилцээний дарга болсон юм. Баяр Магнамит яаманд ажиллаж байсан хүмүүс мөрдөгдөж байсан. 1940 онд Зөвлөлт холбоот улсаас шифрээр орлон зарим хүмүүсийн тухай мэдээ ирдэг байсан учраас яаманд байсан зарим хүмүүс Зөвлөлт холбоот улсад байцаагдж байсан байх гэж боддог. Манай Мөрдөн байцаах хилцэс байгуулагдахад хэрэгээ хүлээсэн хүлээгээгүй. Хэрэгээ буцсан цэргийн голдоо 300 шахам хүний хэрэг бусад хилцсүүдээс хүлээн авсан юм. Тэдгээр хэргийг шалгаж огт баримтгүй буюу хэрэгээ буцсан зэргийг сулалсан. Бараг хагас хувийн суллагдсан шиг санагдаж байна. Мөрдөн байцаалтыг хатуу ширүү явагдаж байсан болохоор хэрэгтнүүд хэлс хэрэг амархан хүлээж байсан байх. Намайг Мөрдөн даах ирж ажиллаж байхад Маршал Чобилсон зарим хэрэгтнийг хатуу байцаах тухай зөвшөөрсөн гэж хэлдэг байсан. Яамны байшингийн 2 давхрын зүүн үзүүрт хойш харсныг тасалгаа байсан ба түүний цонх хан хар даавн хөшгтэй ганц сандалтай өрөө байсан. Хэдийд хэн байгуулсныг мэдэхгүй. Тэнд хатуу байцаахаар зөвшөөрөгдсөн хүмүүсийг байцаадаг байсан. Энд Дорндын корпусын штабын туслах байсан Радна, Дамдын сүр нарыг аваачиж зодож байсан явдлыг би мэдэж байна. Ингэж зөвшөөрөлтөөр зарим хүмүүст хууль бус арга хэрэглэж байсан явдал бий. Тэр үед Мөрдөн байцаах хилцээс 30 орчим оронтойтой Баточор, Дижид, цогцол нарын хашир хүмүүс, бусдын залуучууд байсан. Сургагч нь Глазгов гэж байсан. Тэр яамны орлогч зөвлөх Скоковтой зөрдөг байв. Маршал түүнийг үнэлж халах голын дайны дараа Глазгов бит хоёрыг Алтан гац соддонгоор шагнаж байсан. 1940 оны 1-р сард Глазгов буцаж оронд нь доржоо юу ирсэн бөгөөд хэрэгтэнд хамаагүй ханддаг хүн байв. Та Мөрдөн байцаах хилцээний дарга байхдаа хэн хэнийг байцааж байсан бэ? Би намын төв орооны дарга байсан Баасан Жав, дотоод явдлын яамны орлогч сайд агсан Лосол, мал таарайлангийн яамны орлогч сайд агсан Дамдын сүрэн, сангийн сайд байсан Довчин, прокурор байсан Понцог Дорж нарын хүмүүсийг байцааж байв. Баасан Жавыг аль хилцэс баривчилж хэн байцааж байсныг мэдэхгүй. Бодвол Жамбалд орж байцааж байсан байх. Хүний мэдүүлгээр нэр илэрсэн өөр материал байгаагүй. Ер нь хүнийг байцаахад материал буюу хууль үзэж байцаах явдал байгаагүй. Урсгалаар өөрсдөө л мэдэж байцааж байсан. Понцог Дорж, Довчин нарын материал байгаагүй. Хүний мэдүүлгээр л нэр илэрсэн хүмүүс байсан. Бид өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл, орой 20 цагаас шөнийн 4 цаг хүртэл байцаалт явуулдаг тушаалтай байсан гэж өчөв. Тодруулга. Ард түмний дунд мангас гэдгээр олон далдарсан бас цустай гүнээ нэг үлээ. 1937 онд баримтлагдсан ихэмч Дэнсмаагаа хуйчлагта
Мангаст орж удал дарахтаа нэг үе сууж байсан бол хүүхдүүдийг байцаах их дуртай. Бүр нүцгэлж байгаад байцаадаг их ширүүн хүн байсан. Үүнийг тэр үед баригдаж сааслагдсан маа байсан дулмаа Орос долгоор шоронд нас барсан эмч долгорж жав бид сайн мэдэх юм аа. Сүүлд барилгын зургийн институтэд төсөвчин хийж байхад нь санамсаргүй нэг айлд дараад үүнийг хэлэхэд тэр чинь би бишээ. Хүүхдүүдийг нүцгэлж байцаадаг хүн чинь манай төлөөлөгч байсан нохоос ингээ зохиолч шүү дээ гэд гөлцөөд байсан гэсэн юм. Очроо ухтай Дэнзэн Ванжил. Та дотоод явдлын яамд хэдийгээс хэдий хүртэл ажилласан гэдэг үлээ. Би 1927 оны 11-р сард дотоод хэргийн газарт анх орж цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст тал бичээж болсон юм. Үүнээсээ дэвшиж жинхэнэ бичээч, тусгай төлөөлөгч, туслах төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг анги хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж авсан хүн. Та хэдийгээс эхлэн хэрэг мөрдөж авсан бэ? Би 1933 оны хавар Улаанбаатар хотод шилжин ирж тусгай хэлтэст мандал дарахтаа тасгийн жинхэнэ төлөөлөгч, сосорч аавын туслах төлөөлөгч болсон юм. Бит хоёр бурайд нарын хэрэг хариуцдаг тул бурайд групп гэж нэрлэдэг байв. 1933 оны 100 цэргийн наадмын дараа би ажилдаа оров. Тэр үед олон бурайд хятад Монгол хүмүүс баривчлагдсан мөрдөн байцаалт их эд явагдаж байв. Гэтэл лхүмб баригдсан гэж сонсогдож байв. Түүнийг их л нууж байсан гэдэг. Намайг мөрдөн байцаалт хийх, сосорж авд туслах, түүний удирдлагаар ажиллах үүргийг дарга нар өгсөн юм. Мөрдөн байцаалтыг хийх нарийн арга барилын талаар зааварчилгаа өгөөгүй боловч Шодоёв Дандан гэдэг бурайд цэргээс оргож Японд очоод Япон тагнуулд элсэгдэж Монголд удаа дараа нэвтрэн ирж бурайд феодал лам нараар түшиг тулгуур хийж бурайд нарын дотор Японы тагнуулын ажлыг хүчтэй зохиож түүгээр зүүн зүгт Хинти онон улц голын бурайд нараар зэвсэгт бослог гаргуулах цэргийн дотор хувьсгалын эсрэгүү тагнуулын ажлыг хүчтэй зохиосон юм. Үүнийг дотоод хэргийн газар илрүүлж холбогдогчдыг баривчилсан. Иймд энэ тухай хүнд ч хэлж болохгүй маш нууц ажил байсан юм. Харин өөрийн мөрдсөн хэрэгт үүнийг санаж сайн ажиллах, хэргийг маш богино хугацаанд дуусгах хэрэгтэй гэж хэлж байсан. Хэрэгтнийг байцаалахдаа хэргийн материал гэж юм үзүүлдэггүй. Байцаахтаа эхлээд түүх, биеийн байцаалтыг нь аваад дараа нь хизээ ихэнд хувьсгалын эсрэгүү тагнуулын байгууллагад илссэн. Ямар даалгавар авсан, тэр даалгаврыг хэрхэн биелүүлсэн, танай байгууллагын гишүүн хэн болох, удирдагч нь хэн болохыг байцааж илрүүлэх хэрэгтэй гэж зааварладаг байсан юм. Тэгээд бид хэдэн байцаагч нийлж ээлжлэн хэрэгтнийг байцаана. Жишээлбэл өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл сосорж ав. Оройн 17 цагаас шөнийн 1 цаг хүртэл Дэнзэн Ванжил, шөнийн 1 цагаас өглөөний 9 цаг хүртэл далах сүрэн гэх мэтээр тэр хэрэгтэнд амралт нойр хоол өгөхгүй жижүүрлдэг байв. Зарим хэрэгтнийг 5-6 хоног, түүнээс илүү хоногоор нэг суудалд суулгаж жижүүрлэн байцаадаг байсан. Тиймээс хэрэгтэн нь ч байцаагч нар маш их ядарч зовдөг байсан. Ингэж жижүүрлэх байцаалтанд би оролцсоор 1934 оны хавар болоход миний нүд улааж хавгнаж өвдөөд лавал 7 хоногийн эмнэлгийн агт авч байсан. Хэрэгтнийг ингэж жижүүрлэн байцаах явдал тэр үед дотоод хэргийн газрын мөрдөн байцаах ажлын заншил хэрэгтэнд хэрэг хүлээлгэх нэг арга байсан юм. Хэрэгтнийг жижүүрлэн байцаахтаа хөдлөхгүй хоёр гар хөлийг унжуулж номхон суулгадаг байсан бөгөөд хэрэг хүлээгээгүй хүнд хоол өгдөггүй, унтуулдаггүй, үүргэлэхт нь сэрэн. Эцэстээ байцаагч хэрэгтэн хоёулаа үргэлнэ. 1933-аас 34 оны хэрэгтэн нарын жижүүрлэн байцаахад дотоод хэргийн газраас байцаагч нарт хоол өгдөггүй байсан. Харин 1937-оос 39 онд жижүүрлэн байцаахад дотоод явдлын яамнаас байцаагч нар халуун хоол цай, хатуу хайрцагтай тамхи өнгөө өгдөг болсон байв. 33-аас 34 онд байцаагч нар жижүүрлэн байцааж байх үед дарга нар эргүүл хийж ирдэг байв. 1933-аас 34 оны мөрдөн байцаалтын ажлыг тусгай хэлтсэн мандал сургагч Григорьев, төлөөлөгч Хар Прудорж, бүдүүн хас очир нар удирдах байсан. Тэд нар байцаалтыг үргэлж эргэж үзэх ба мандал Григорьев, Прудорж нар онцгой харгас хатуу байцаадаг байсан. Жишээ нь мандал Григорьев нар орж ирээд хэрэгээ хүлээсэн үү гэж асууна. Байцаагчаас хүлээгээгүй байна гэвэл мандал тэр хэрэгтнийг учир зүггүй хараан цагнаж шилэн хүзүүн дээр нь гараараа зохиж чи энэ хэргийг эрт орой хизээч хүлээн. Хэрв чи хүлээхгүй бол чиний хэрэг баримттай тодорхой байгаа учраас чамайг шийдэхэд бүрэн дүүрэн хангалттай. Хэрвээ чи хэрэгээ хүлээж буруугаа гэмшвэл чамд хуулийн өршөөл үзүүлнэ. Хэрв чи хуулийн өмнө шүд зууж хичнээн хатуудсан боловч чамаа хуулиас эрхэвч өршөөж үцэхгүй гэж загнадаг байв.
Үүнийг байцаагч бид нар сурч аваад хэрэгтнийг байцаахтаа хэлж ярьдаг байв. Мандал хэрэгтнийг зодох их дуртай. Түүгээр барахгүй сууж байгаа хэрэгтний хойд талд очиод шилэн хүзүүн дээр нь гараараа зохих гэж байгаа байдал үзүүлэн байцаагчид цохих гэж зааж зангаж байдгсан. Мандал гараараа зодохоос гадна шугам мод зэрэг элдв зүйлээр хамаагүй зоддог байсан. Харин хэрэгтэн хэрэг хүлээсэн байвал тэр нэлээд зөөлөн хандаж тамхи өгч чи одоо зөв замдаа орно. Хэрэгээр сайхан яриад хангалттай амрах хэрэгтэй. Хоолунд сайн дүүлнэ гэж ятгах байв. Сургагч Григоров бас мандлын адил хэрэгтнийг зоддог их догшин ширүүн хүн байсан. Том гараараа алгадах, нүүрлүү нулимхыг олон удаа харсан бөгөөд хэрэгтнийг суран бүсээр зоддог гэж сонсч байсан. Хар бүрд орж гэдэг бол айхтар догшин ширүүн хүн байсан. Мандлаас дутхгүй хүн байсан. Хэрэгээ хүлээгээгүй хүнийг заримдаа унтал нь алгаддаг байв. Хэрэгтнийг харааж сагнах, мэдүүлгийг нь чангаруулж, хэрэгтний үгийг нь мушгих, дотоод хэргийн газар гүтгэв, сохор байна гэх буюу нам засгийг сохор байна гэсэн үгнүүдийг ууртаа хэлснийг нь мэдүүлэгт нь бичиж түүнийг нам засаг дотоод хэргийн газрыг эсэргүүцсэн болгож гарын үсэг зурулахыг оролддог хүн байсан. Сосорж бол хэрэгтнийг мөрдөгтөө мандал бүрд орж хоёроос дутхгүй санаатай харгас догшин байцаадаг хүн байсан. Тэгтээ гараараа алгадах, шугамаар тарих толгоогоо зохих, хатгах зэргээр зоддог нь хаасаагүй байсан. Чухам 1933 оны үед хэрэгтний хэрхэн байцааж байв. Тэр үед хэрэгтэнд юу хүлээлгэж байсан, түүнийг шууд тулган хүлээлгэх ажлыг жижүүрлэх, зодох замаар хийж байсан. Хэрэгтэнд асуудал тавьж хэрэг хүлээлгэхдээ хүлээсэн зүйлийг бичиж авдаг байсан ба хэрэг хүлээгээгүй бол мэдүүлэг бичдэггүй байжээ. Гэхдээ эсэргүүцсэн буюу дотоод хэргийн газрыг муу хэлсэн үгийг бол заавал бичиж аваад гарын үсэг зурулах үүрэг авч байсан юм. Харин хэрэгтний мэдүүлгийг шалгаж баримтжуулах ажил хийдэггүй байсан юм да гэж ярьсан юм. Лавг овогтой жигмэд. Та дотоод хэргийн газар болон дотоод явдлын яамд ажиллаж байсан гэлөө. Тийм ээ. Би дотоод яамны төв сургууль зарлж байгаад 1937 оны 6 дугаар сарын эцсээр 10 гаруй хүний хамт дотоод явдлын яамд төлөөлөгчөөр томилогдсон. 1937 оны 7 дугаар сараас 39 оны сүүлч хүртэл дотоод явдлын яамны 3 дугаар хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж гол төлөв феодлуудын хэргийг хариуцж байв. Эсэргүү хэрэгт барьшилсан хүнийг мөрдөн байцаах ажил хийж лээсэн мэт. Тэгэлгүй яах вэ? Энэ үед барьшлагдсан феодлуудыг байцааж байсан. Одоо хэн хэнийг гэдгийг сайн санахгүй болжээ. Тэр үед дотоод явдлын яамны удирдлага улс төрийн хэрэгтнийг байцааж, хэрэг хүлээлгэх 7 асуудал төлөвлөж, машинаар бичүүлэн тараасан. Тэр ёсоор мэдүүлэг авахдаа хувьсгалын эсэргүү байгууллагад хизээ хэнд илссэн бэ? Эсэргүү байгууллагын зорилго нь юу байсан бэ? Ямар даалгавар авсан бэ? Даалгавраа хэрхэн яаж биелүүлсэн? Өөрөө хэн хэнийг илсүүлэн авсан? Хорлон сүйдэх талаар юу хийсэн бэ? Холбоо харилцаатайгаа хэрхэн яаж харилцаж байсан бэ гэсэн асуудал тавьж байцаах үүргийг бидэнд өгч, барьшлагдсан хүмүүрд уг асуудлыг тулгаж хүлээсэн цагт нь тэр дагуу мэдүүлэг бичиж авна. Хүлээгээгүй байхад мэдүүлэг гэж бичдэггүй юм. Тийм асуудлаар байцаах чиглэл үүрэг авсан болохоор төлөөлөгч байцаагч нар заавал хүлээлгэж мэдүүлэг гаргуулж авах учиртай байв. Энэ 7 асуултыг хэн зохиож боловсруулсныг сайн мэдэхгүй юм. Улс төрийн хилцээний сургагч байсан Хичиков хийсэн болов гэж сандаг. Учир нь анх хүн янз бүрийн асуудлаар байцааж байсныг тэр сургагч ийм байж болохгүй, тусгай журам тогтооно гэж байсан юм. Удалгүй тийм зохиомл асуудал гаргаж өгсөн юм. Феодал лам нараас ийм мэдүүлэг авахдаа зохиомл мэдүүлэг бичиж гарын үсэг зурулна. Лам нараас мэдүүлэг авахад багшийг нь эхлээд асуугаад багштаа эсэргүү байгууллагын гишүүнээр хэлсэн өөрийн шавь хэн болохыг нь асуугаад шавнараа илсүүлэн авснаар бичиж авдаг байв. Хин гэгч хүний мэдүүлэгт бичснээ одоо санахгүй байна. Тэд нарыг өөрийнхөө хутгаа эсэргүү бослоо гаргахад зэвсэг баталхан хэрэглэхээр бэлтгэж байсан гэж бичиж байснаа санаж байна. Тэр бол холбогдуулах ноцтой хэрэг үйлдэл олдохгүй болохоор л ийм зүйл мэдүүлэгт нь оролдог байсан юм. Та тодорхой хин хэнийг байцааж байснаа ярина уу? Цэргийн 3 дугаар газрын орлогч дарга хазар гэгч Бат сүхийг хэдэн удаа байцааж байгаад өөрхөн шилжүүлсэн. Мөн улаан толгой дуурж ав гэдэг хүнийг байцааж байгаад сүулдэ өөрөө ороогдож байцааж чадахгүй болоод дарга нартаа хэлж байцаахаа болсон. Тасгийн дарга базарханд байцаахаар авсан болно. Та анхны 14-ийн талаар юу мэдэх вүлээ? 14-ийн хэргийг хэрхэн хүлээлгэснийг би сайн мэдэхгүй юм.
Харин 14-ийн хэргийг шүүн таслахын өмнө мэдүүлгийг нь дахин уншуулж цээжлүүлэн хурал дээр мэдүүлэхэд саадгүй болохоор бэлтгүүлж байсан тухай манай тасгийн ажилтнууд ярилцж байсан юм. Мөн тэднийг усанд оруулж, үсийг нь засуулж, дотуур гадуур хувцсыг нь сольж, хоол ундыг нь сайн өгөх болсон гэдгийг ярилцж байсан юм. 14-ыг шийдэх хурал дээр бид орж гарч явсан байсан бөгөөд тэд нар үнэхээр цээжилсэн бололтой шуурхай тодорхой мэдүүлж байсан юм гэв.